Энэ жил Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн од тохиож байна. Түүхэн од зориулан хоёр улсын уран бүтээлчид хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Үүний нэг нь Монгол Орос хоёрын соёлын харилцаа төслийн хүрээнд мастер класс болон хүндэтгэлийн концертыг зохион байгууллаа. Оросын холбооны улсын Умард Осетийн улсын эрдмийн Алан бүжгийн чуулга, Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран Монгол Оросын хоорондын соёлын арга хэмжээнүүдийн солилцоо төслийн хүрээнд энэ сарын 4-5-ны өдрүүдэд хамтарсан тоглолт хийлээ. Тоглолтыг хоёр улсын соёлын яам, Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Тоглолтын хөтөлбөрт Умард Осетийн улсын эрдмийн Алан чуулга, Охидын бүжиг, Гүр жардын Картули хормын угталтын бүжиг, Ажжар ардын Гандаган, Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн чуулга, Некрасвын казакуудын дал жигүүр бүжиг, Кубань бүжиг, Хэнгэрэгт бүжиг зэрэг өөрсдийн орны онцлогийг илэрхийлсэн бүжгүүдийг Монголын үзэгч түмэнд сонирхуулсан юм. Тоглолтын төгсгөлд Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн эрдмийн чуулга болон Алан чуулгын уран бүтээлчид нэгдэн Калинка Лизгинка гэх бүжгийн өвөрмөц найруулгыг толилуулсан нь онцлог боллоо. Эдгээр маань ирээд одоо энэ Монголын одоо мэргэжлийн урлагийн байгууллагын хүчтэй болон одоо соёл урлагийн сургууль, хөгжим бүжгийн консерваторийн багш нарт тэгээд үндэсний урлагийн их театрын бүжигчид, Улаанбаатар чуулга, Сүлд чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг энэ одоо бүжигчдийн одоо багш бүжигчдэд өөрсдийн гэсэн үндэсний онцлогоо бас энд дэлгэрэнгүй тайлбарлаж биднэрт ямар ч нууцгүйгээр, харамгүйгээр бас ингээд сайхан одоо үзүүштэй, таниуштай сайхан одоо бүжгүүдээ бас гайхуулж үзүүллээ. Тэгээ сая бас энэ ярианд Сегодня большой праздник. Хоёр орны 100 жилийн он хүндэтгэлийн тоглолтод манай чуулга Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтарч оролцож байгаадаа их баяртай байна. Би анх 1968 онд Оросын холбооны улсын Умард Осетийн улсын эрдмийн бүжгийн Алан чуулгад орж байлаа. Өнгөрсөн хугацаанд чуулгын уран бүтээлчтэй хамтран ажиллаж хичээн зүтгэж ирсэн. Харин би одоо чуулгынхаа уран сайхны удирдагч мөн захирлаар нь ажиллаж байна. Манай чуулга 80 орчим уран бүтээлчдээс бүрдсэн. Харамсалтай нь энэ удаад бүгд ирж чадсангүй. Монгол орн маш их таалагдлаа. Биднийг ирэхэд найрсгаар ухтаж авсанд үнэхээр их баяртай байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн үндэсний бахархал болсон бүжгээ Монголын уран бүтээлчдэд үзүүлэн туршлага солилцлоо. Цаашид манай хоёр улс төдийгүй уран бүтээлч бидний харилцаа улам батчих болтугай. Умард Осетийн улсын эрдмийн Алан бүжгийн чуулга 1938 онд анх байгуулагдсан. Чуулгын урын сан үргэлж мөнхөд шинжлэгдэн хөргөжж байдаг. Одоогоор 20 гаруй Осет болон Кавказын бусад олон үндэстэн ясны бүжгүүд багтаж байна. Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн хамтлаг нь 19-р зууны ихэнх үед үүсгэн байгуулагдсан. Тэр үеэс үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байгаа Оросын ардын урлагийн цорын ганц мэргэжлийн хамтлаг бөгөөд казакуудын үндэсний хамгийн эртний бөгөөд хамгийн том хамтлаг юм. Энэ хоёр чуулгын уран бүтээлчид манай оронд ирж урын сангаасаа үзэгч олонд толилуулсан нь хоёр орны дипломат харилцаа тогтоосны түүхтэн хамтын ажиллагааны нэгэн цогц хөтөлбөр болсон юм. Монгол улсын соёлын яамнаас 11-р сарыг соёлын бүтээлч сар болгон зарлаж, энэ ажлын хүрээнд соёл бүтээлч үйлдвэрлэлийн бодлого эрх зүйн орчныг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг чухалчилж үзэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн бүхий шатанд оролцогчдын соёл бүтээлч үйлдвэрлэлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх зорилго бүхий олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ хүрээнд Оросын холбооны улсын Умард Осетийн улсын эрдмийн бүжгийн Алан чуулга, Кубанийн казакуудын найрал дуу бүжгийн эрдмийн чуулгын хамтарсан тоглолтыг инхүү зохион байгууллаа.